Туурга тусгаар бүрэн эрэхэд Монгол улсын маань эрхчлөөд иргэдээ. Хөлийн чандад ажиллаж амьдарч байгаа элэгнэгт монголчуудаа. Манай сайхан оронд айлчилж байгаа болон ажиллаж амьдарч улс түмний найрамдал, найрсаг харилцааны илч болж буй хүндэт зочид гүйчид гадаадын иргэдээ. Тулгар төрийн 2225 их Монгол улс байгуулагдсны 800 гаруй, үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээсний 105, ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэдчилгээг өргөн дэвшүүлье. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан түүхэн тэгш ойнууд давтсан онцгой жил Монгол түмний их баяр цэнгэл наадам болж байна. Наадам бол Монгол түмний цог хиймрийг сэргээж, итгэл сэтгэлийг бадраасан өн эртнээс үүсэлтэй, гүн гүнзгий, утга агуулгатай, ёслол төгөлдөр үндэсний өвөрмөц, ёс заншил, баяр цэнгэлийн манлай туурга тусгаар бүрэн эрэхэд Монгол улсын эрхчлөөт иргэдийн маань баяр бахархлын дээд үлээ. Ойрох түүхээс ардын хувьсгалын 95 жилийн ойд онцгой ач холбогдол өгч байна. Түүхэн энэ хугацаанд онож алдан зүтгэсээр улс Монголоо дундад эртний хоцрогдсон байдлаас орчин цагийн соёл иргэн шиг улмаар хүн төрлөختний өнөөгийн зам насны голдролд оруулсан гол гавья Монгол ардын намд зүй ёсоор оногдно. Ийм ч учраас наадмын өмнөхөн болсон улсын хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар улс оронд нүүрлсэн төрийн хямрал, эдийн засаг нийгмийн хүндрэлээс гаргаж чадах боловсон хүчний чадвах зохион байгуулалттай улс төрийн хүчин бол Монгол ардын нам гэж Монголын ард түмэн үзэж өндөр итгэл найдвар хүлээлгэлээ. Энэ агшинд 95 жилийн дэртэ төр улсыг байгуулахад хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй гэж их Жанжин Сүхбаатарын үг яг өнөөдөр хэлсэн юм шиг орой руу орж байна. Улс орон маань өнөөгийн хүндрэлээс өргөс авсан мэт амархан гарах боломжгүй нь хэн бүхэн тодорхой. Улс орноо өр зээлээс салгаж эдийн засгаа сэргээхэд хүн бүхний хүчин зүтгэл чармайлт хэрэгтэй байна. Манай нам мөрийн хөтөлбөрийн үзэл санаагаа ард иргэд та бүхэнтэй хамтдаа халуун зуур эв ие хичээж байж сая хэрэгжүүлэх болно. Монгол ардын намын бид хамтдаа хэмээх урайны учир холбогдолч үүнд оршино. Наадмын маргааш намар гэдэг зуны өрн дулаан цагт тайвширч назгааралгүй намар өвлийн бэлтгэлээ базааж эхлэх нь энэ тэргүүний зорилт болж байна. Баяр цэнгэл наадмаасаа бид бүтээж төөрөхийн эрч хүч авч улс орныхоо хөгжлийн дахин сэргэлтийн шинэ гарааг эхлүүлнэ. Хүчит бүхчүүдийн яран их мэхэн даацтай хүүрний шуугах аргамаг хөлгүүдийн шандас чанга хүүхэд багчуудын гингоо хурц хараа хол харваачдын номон хөвчтэй сумн онц мэрэгэн байх болтугай. Миний ард түмэн Монгол наадамдаа сайхан наадаарай.